би сая 4 сарын 8-нд одоо цахим залинд өртөж эрсдэлд орж байсан үний үед одоо сумынхандаа нэг зүйлийг анхааруулж хэлье гэж бодож байна. За орчин үед бол одоо банхны цахим залин бол маш их одоо хүмүүсийн мөнгө төгрөгийн хохиролд учруулдаг юм байна. За би энд бол одоо цахим залинд өртөөд Завхан аймагаас очиж одоо аз уулж одоо барилттай дансанд тэр хүний дансан дээр 22 дансныг 140 сая төгрөг гараа явцсан гадаад байлт болоод тэгээ сүүлийн 5 дансанд барилт хийсэн байсан. Тэр барилт хийсэн 5 дансны 3-т нь миний мөнгө урсан байсан учраас Өвсгөл аймгийн цагдаагийн газар шуурхай ажиллаж би өөрийн биеэр очиж олж авсан юм аа. Тэгэхээр одоо ард иргэд юу анхааруулах вэ гэхээр хамгийн гол юм регистрийн дугаараа маш нууц байх хэрэгтэй байна. Утасны дугаар бол нууц байх хэрэгтэй байна. Тэгээ интернет банктай бол нэвтрэх нэр нэвтрэх код гүйлгээний нууц үг. За энэ 3 ийм 5 одоо тоон барилтыг л одоо маш нууц бараг дотны хүндээч одоо хийж болохгүй бол ийм зүйл байдаг юм байна. Тэгээд Өвсгөл аймгийн цагдаагийн газрын мөрдөн тасгийн албан дарга төвшин жирал хошууч бол хэлж илээ л дээ. Завхан ханх суманд нэг малчин өгөн байдаг. Тэр хүн бол мэдээлэл алдсан. Интернет одоо энэ цахим юу ч мэдэхгүй хүн нэр дээр нь 100 гаруй данс байдаг гэж. Тэгээ барилт одоо ингэж бас тэр хүний мэдээллийг олж аваад цахим данс үүсгээд нэг мэдээллийг олж авсан бол тэгээд тичнээ цахим данс үүсгээд ингээд зайлиг бол хийдэг. Тэгээд энэ одоо Facebook юугаар бол янз бүрийн хямдрал, урамшуул, суглаа. За ер нь одоо бүх энэ зүйлүүд бүгд одоо цалингийн гол одоо үндэс болдог ийм зүйл байна. Тэгэхээр одоо ердөө үнэгүй яслаг хаана байдаг гэхээр зөвхөн огтны занганд байдаг гэдэг энэ үгийг санаж сум орных нь нутгийнхандаа энэ залуучуудаа бол анхааруулж хэлэх байна. Нэгэнт одоо цахим залинд өртөөд эрсдэл үүрээд араас нь яваад ингээд өөрийн биеэр үзэцүүний хувьд одоо нийт зан болонд анхааруулж байна.